Орон нутгийн төдийгүй улсын хөгжилд иргэдийн оролцоо чухал. Нэг талаас оролцоо сайтай байлаа гэд нөгөө талдаа төр дүлий дүмб байсаар байвал энэ нь хий дими хийргэл болж дуусна. Үр дүн байхгүй гэсэн үг. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байна хэмээн үндсэн хуулиндаа тунхагласан байдаг. Манай улс хөгжлийн шин замыг сонгоод 20 гаруй жил болж байгаа ч иргэд ардчлалын үйл явцад идэвхтэй оролцохгүй. Бас тэднийг оролцуулахгүй байсаар иржээ. Ардчлалын сонгодог хэлбэр болох шууд ардчлалын ойлголт нь нэг талаасаа бидэнд шин зүйл учраас төр болон иргэний аль альнаас нь идэвх санаачлагтай, хариуцлагатай, хяналттай байхыг шаардаж байна. Бид иргэдийн оролцоо л гэж яриад байгаа болохоос төрийн өөрийнх нь иргэдтэйгээ нээлттэй харилцах харилцаа, ил тод байдал ер нь ямар байна вэ? Үүнийг хамгийн энгийн жишээнээс буюу дүүргүүдийн засаг даргын тамгын газрын мэдээллийн самбараас харж болох юм. Тухайлбал Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар мэдээллийн самбартаа ямар мэдээллийг байрлуулж иргэдэд ил тод үзүүлэхийг хүссэнийг харъя. Энэ самбараас иргэд ямар мэдээлэл авдаг бол? Үнэн дээр энэ самбарт иргэдэд хэрэгтэй мэдээлэл байсангүй. Гадаа мэдээллийн бас нэг самбар бий. Мөн л түүнээс мэдээлэл авна гэдэг хүндрэлтэй ажээ. Мэдээллийн энэ самбарт уг нь иргэдэд нийтлэх хэрэгцээтэй мэдээллүүдийг байрлуулж 7 хоног тутамд шинжилж байх ёстой. Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын мэдээллийн самбарч мөн мэдээллээр хомсойлаа. Иргэдийн хамгийн ихээр очиж үйлчлүүлдэг, мэдээлэл авдаг дүүргүүдийн зарим самбар ийм л байна. Байдал ийм байхад энэ самбараас мэдээлэл авч чадахгүй нь ойлгомжтой. Хэрэгтэй мэдээлэл байдаггүй дээр мэдээлэлээ шинжилдэггүй. Нэг мэдээлэл хэдэн сараар бүр жилээрч байсаар байдаг байна. Энэ мэдээллийн самбартаа танилцж чадсан болов уу? Амжаагч танилцаг. Танилцдаг шүү дээ. Ер нь мэдээлэл ер нь хомс байдаг шин. Ер нь шинжлэгддэггүй баха. Хараад хад ер нь байнгын хэвэн л байж идэг шин. Нэг мэдээлэл байгаа мэдээлэл тэр чигээрэл хэвэрэл байгаад идэг шин. Ийхүү засаг захиргааны анхан шатны нэгж болсон хороо дүүргийн мэдээллийн самбар бэлэгдэл төдий зүйл болоход ойрхон байна. Угтаа бол энэ самбарт засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүүгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг ил тод ойлгомжтой хэлбэрээр нийтлсэн байх учиртай юм. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын санхүүгийн мэдээллийн самбарт л гэхэд нэг ч мэдээлэл байсангүй. Тэгсэн хэрнээ санхүүгийн мэдээлэл ил тод байх учиртай талаар самбарынхаа баруун талын хэсэгт бичжээ. Төрийнхний дунд нэг ийм яриа байдаг. Бид нар маш их хууль тогтоомж гаргаж байна. Хуулийг сурталчилж байна. Иргэдтэй ажиллаж байна. Гэтэл иргэд ерөөсөө сонирхгүй юм ч гэдэг юм уу тийм ээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хилцүүлэг болохоор багтахад 30-40 хүн ирж байна энэ гэсэн юм гомдолтой юм ярьдаг байхгүй юу. Тэгэхээр энэ иргэдийг буруутгахаас өмнө иргэдэд мэдээлэл өгч чадж гэнэ үгүй юу гэж. Ерөөсөө олон жил ингээд ил тод байгаагүй учраас автоматар ил тод байх тэр соёл маш чухал. Биднээс хувьд болохоор нөгөө их сургуулийн багш нар бол шинжилгээ ухааны төслүүд те одоо ямар төслүүд зарлагдгийг хизээ шалгаруулдгийг ямар материал бүрдүүлэх үү гэдээ байдаг. Тэгээ ерөнхий мэдээлэл нь бол ерөнхий байдаг. Боловсрол шинжилгээ ухааны яамны веб байдаг л да. Тэн дээр болохоор цаг нь тулгаж мах гарна. Чин веб дээр тавьсан гэдэг яваад орохлоор байдгүй. Тэгж яагаад нэг 3 хоног ч юм уу 7 хоног юм зар гардаг байхгүй гин. Одоо ийм шалгуулалт явах чинь гэл их ерөнхий. Тэгээ тэр маягтыг хаанаас авах уу, яаж бүрдүүлэх үү, хаана хэн хандах уу гэдэг нь байдгүй. Нэг утас тавьсан байдаг. Нэг утасны үн нь болохоор одоо байнга үйлчлэгийг нь аваад тэр байнга төсөлд ордог хашир туршлагаас ч юм тийм хүмүүс бол мэддэг байх л да. Тийм л юм байдэн штэ. Тэрийг л хийхгүй юу, тэнд л өгөхгүй юу гэсэн иймэрхүү байдлаар харьцдаг байхгүй. Тэр төрөөс ямар мэдээлэл гарах вэ гэдгийг төрд нь өөрт нь мэдээлэл байгаа юм чинь, боломж нь байгаа юм чинь тийм ээ. Тэр бүх мэдээлэлээ яаж өгөхөөр төр өөрөө шийдээд өгөх ёстой. Ер нь ихэнх мэдээллийг миний хэлдгээр нэг автоматар ил тод болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр биднээс залуу хүмүүсийн хувьд болохоор ингээд хаана ямар төсөл тендер явагдаж чинь те шинжилгээ ухааны ямар одоо төсөл зарлагдаж чинь тэрийг яаж авах вэ гэдэг мэдээлэл ердөөсөө байдгүй л те. Тэгээ бэбл гэдэг бэб дээр болохоор нэг зүгээр одоо санины мэдээч их юм, телевизийн мэдээч их юм нэг тийм 3-4 хүн товчгоон өгүүлбэр байдаг те. Жишээ нь би төслөө бичлээ хаана хин даваач өгөх үү? Тэгээд тэр төслийн үр дүнгээ хурал хизээ болох уу? Би хэдэн цагт очих уу? Тэ?
энэ төслийн шалгаруулалтын дүн хаана тавигдах уу? Миний төсөл шалгарсан уу, шалгараагүй юу? Яагаад шалгараагүй, яагаад шалгарсан тухай тийм мэдээлэл огт байдгүй. Тэгээ ердөөс дандаа тийм найз нөхдийн ч юм хувь хүн дандаа танил талын хүрээнд явагдах гэдэг байхгүй юм эсвэл. Ерөөсөө мэдээлэл ил тод байх хэрэгтэй. Нууцл биш бол тий. Ил тод байхдаа ингээд тэр хуулинд 7 хоног гэж байгаа бол 7 хоногийн дотор тэр мэдээллийг өхийн тулд тийм ээ ийм зохион байгуулалт байх хэрэгтэй. Мэдээлэл хариуцсан ажилтан байх юм уу? Эсвэл хүн болгон өөрийнхөө мэдээллийг тийм ээ автоматар ингэж сайт дээрээ тавиад ах нь амар болж хувирна шүү дээ. Өөрөө амар болж хувирна шүү дээ. Тэгэхгүй бол 1000 хувиараад 1000% хөвлөхөр болохгүй шүү дээ. Баянгол Сүхбаатар дүүргийн мэдээллийн самбар дахь мэдээлэл баялаг төдийгүй иргэдтэй мэдээллийг хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаач мөн зохион байгуулж байсныг энд хэлэх хэрэгтэй. Энэ мэтээр самбартаа, захин хуудсандаа мэдээлэл ойлгомжтойгоор байрлуулж, иргэдэд нээлттэйгээр мэдээлэл өгч байх хэрэгтэй юм. Үнэн дээр өнөөдөр мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр өгөхөд анхаарч цаг гаргадаг, мөн мэдээлэл өгөх ёстойгоо ойлгодог төрийн ажилтан цөөн байна. Манай нөгөө хамгийн гол нөгөө манай төрийн мэдээллийг тод болгож байгаа энэ хариуцлагын дандаа хувь хүн дээр тулгуурласан байдаг. Тэгээ бид нар чинь би тэр төрд ажилдаг одоо дорж гэдэг хүнээс мэдээлэл авах гэж очтгүй шүү дээ, тий. Би тэр төрийн байгууллагаас одоо нөгөө мэдээлэл авах гэж очиж байгаа шүү дээ. Тэгэхээр юу болдгоо гэхээр тэр хүний хариуцлагагүйгээс болж танд мэдээлэл өгсөнгүй тийм ээ. Тэр хүн аюулсуудад бид нар ажил төгсөлтөөр тэгдэг үстэй. Энэ хүн чинь амраа явчихсан сарын дараа яриа гэж. Би тэр хүнтэй харьцаагүй шүү дээ. Би төртэй харьцаж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага ажилтнуудад нэг талаас бол тэр үйл ажиллагаагаа одоо эртээ сайнтаа одоо тийм ээ бусдаас онцгой мундагта та тэр төрийн албыг хашаад тэр одоо өөрөө таслаханд ингээд одоо суугаад эрх мэдлийг хэрэгжүүлээд байгаа юм бишээ гэдгийг бол ойлгуулах тэр өөрөөр хэлбэл хүний эрхийн өнцгөөс хүний эрхийн хандлагыг тэр төрийн одоо байгууллага төрийн албан хаагчдад бол төлөвшүүлэх өөрөөр хэлбэл хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас иргэдэд одоо хүний эрхийн боловсрол болгох. Хүнээс үл хамааран төрд ямар мэдээлэл байна тэр мэдээлэл улсын нууц улс оронд хортой биш л бол ил тод болж явах тийм процедурыг бий болгох хэрэгтэй. Хүнээс хамаарах ёсгүй. Төрийн байгууллагууд иргэдийн санал гомдол хүсэлтийг сонсож шаардлагыг нь үйл ажиллагаандаа нэвтрүүлж бас иргэдийн асуулт хүсэлтэнд хариу өгч шийдвэрлэдэг байх харилцаа хамгийн чухал. Баянгол дүүргийн хэсэг иргэд хорооллынхоо нэг хэсэгт зам тавьж өгөөч гэсэн хүсэлтийг дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдөд хэд хэдэн удаа тавьжээ. Айгүй ус тогтдог. Зуны ойлрол өвөл алгаар эндээ халтарч гулгаа үүсдэг. Харанхуу одоо гэрэл муутай, чулуу ихтэй. Тэгэл ядаж хүмүүс нөхөл гараа угалтан. Зун нэг өөр чи хоорондоо гэрлэг байхын тулд эндээс машин түрээслээд одоо юу гэдэг таксиныхын мөнгөний нөгөөд ийшээ ордог гэсэн хэрэг. Бид нар хоорондоо ярилцаад хэд хэд уулзалт зохион байгуулад тэгээ үүнийхээ үндсэн дээр энэхүү 3 гишүүндээ өргөдлөө бичиж өгсөн байгаа. Миний хувьд бол яг 2011 онд өргөдөл өгч байхад бол надад ямар нэгэн хариу бол ирээгүй. Энэ удаа дахиад өргөдөл өгөхөд бол ерөнхийдөө сар гарны дараа таны өргөдлийг хүлээж авлаа. Би тэд зохих шийдвэрлэх төвшөнд шийдвэрлэж өгнө гэдэг асуултыг хандаж тавьсан. Ер нь бол яг хоо иргэдээ сонсдог болсон байна. Тэгээд яг хизээ ямар учраас яаж шийдвэрлэх бол хэлэхгүй. Тийм тэрийг дөрөвтөө хэлвэл сайн байна. Энэ мэт олон саналыг иргэд төр захиргааныхаа байгууллагт тавьсаар илгээсээр хариугаа хүлээсээр байгаа. Засаг захиргаа цонхоо нээгээд иргэд оролцоотой байвал өмнө тулгарсан ямар ч асуудлыг бид хамгийн зөв замаар шийдэж чадна. Өөрөөр хэлбэл хамгийн зөв замаар хамгийн зөв чигт хөгжинэ гэсэн үг. Төр нь иргэнээ сонсохгүй хийвэр, иргэн нь дуурахгүй хийвэр байгаад байвал та бид хөгжлийн тухай яриад чирэггүй биз. Энэ бол хаан улд дүүргийн төвөөс аслагдсан 13 дугаар хороо. Гахаа дахианы аж ахуй эрхлэн амьдардаг 1265 айл өргөтэй энэ хороонд 50 гаруй карьер үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ер нь бол сүүлийн хэдэн жил ухчихж байгаа шүү дээ энэ карьерийг бол 2003-4 оноос хойш л ухчих. Түүнээс 2000 оны үед бол ийм карьер бол нэгч байгаагүй. Одоо энэ хойд ингэр уулын чи ингэрээд бол манайх чинь одоо өдий ламар цаг жинхэнэ адуу малтай иргэд бол жинхэнэ гүү малаа барьчдаг. Сайн сүйл элбэгтэй сайхан л байсан шүү дээ. Одоо нөө малч байхгүй болсон. Тэгээ нэг хідэн нэг жижиг аж ахуйнууд л түшгэлж манай иргэд амьдарч байна. Энэ тоосчлд моосчлд бол бүр ярих юм байхгүй. Тэгэл одоо найдлан уурчнан байна. Миний хүч нэгдүгээр ангид байхад карьерийн энэ уртлын карьерт нэг хүүхэд унж насурсан шүү дээ. Ангийнх нь хүүхэд насурсан.
Тэгээд нэг карьер ухаар чинь дооронд усал гарна шүү дээ. Хүний амьд ч одоо хуржлын годын хайгуур дүүрэн карьер л урдуур дүүрэн карьер. Харин өнөөдрийн салхи шуурга жоохон юм байгаа болохоор гайг багшгүй тийм. Түүнээс биш ороо мороо өглөө мөглөө одоо тогтноо өглөө мөглөө зүгээр маргаан ч битүү ингээл шороон домдол үүдэж шүү. Ерөнхийдөө бол сонсохоор өнөөдөр хаадаг маргааш нэг том дарга нэг гэсэн тушаал өгөөд нээчдэг гэж цагдаа нар нь бүр тэгж ярьж байгаа сонссон. Ерөөсөө тэгдэж шүү дээ. Одоо ингээд сонгол Монгол болдго юм болгохтой одоо энэ карьер үлдэж чинь бүгдийг хаагаадах тэгээд хэлгээд байгаа. Тэгэл тэдний карьер хаачлаа ингэчлээ л гэлдэгдээ. Тэгэл маргааш нэг өдөр нь сонгол болоод өнгөрөөл нөгөө нэр дэвшигчнэр гараад явсныхаа дараа тэгэл мөртчихдэг шүү дээ. Бүхгийн хөндий чинь морь ирдэг байсан, айл болгон малтай айл болгооч зусдаг байсан. Намаа хүүхэд наснд би энд байсан юм чинь. Тиймээс одоо бодвол тэнж төрөөд нөгөө тэр худаг нь хаа юм, энэ худаг нь хаа юм мэдэхгүй болсон юм л шүү. Битүү мэдэхгүй мэдхий арга. Энэ замын урт энэ яг бүхгийн хөндөд 26 карьер үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь. Энэ улсууд одоо тэгээд яагаад ирээд ухаад идэв гэхтээ дээрээс л зөвшөөрлөө өгсөн юм чинь. Одоо тэр үйл ажиллагааг нэгэн зөвшөөрлөө өгөөд ингээд эхэлсэн юм чинь. Хаагаад одоо тэгээд энийг хуучин хэвэнд нь оруулалтад удаад үдээ. Иргэн болгон оролцоод хүсэл байх юм бол нэгдээд ийх юм бол болохгүй юм байхгүй л ах гэж бодчих. Одоо чухам тэгээд хаа хүрдийн дуу хоолой маань хүрэх боломжтой бол хүргүүл уулна аятаа таатал. Хотоос аслагдсан энэ хорон дуг нь цэвэр агаарт замын төгжрөл бухимдалгүй амар тайван амьдрах боломж иргэдэд бий. Гэсэн ч иргэдийн амар амгалан аюулгүй орчинд амьдрах эрх энд зөрчигдсөөр байна. Байдал ийм болоод 1-2 жил болж байгаа биш 10 гаруй жил болжээ. 10 жилд иргэд өвчилж орчноо сүйтгүүлсэн бол энд үйл ажиллагаагаа явуулдаг карьерийн мэдэд хөлжиж баяжиж амьд байгалыг устган сүйтгэж байна. 2011 оны мал тооллогоор энэ хороо 22 мянган мал тоолж байсан бол өнгөрсөн онд 11 мянган мал тоолуулжээ. Тал нь хорогдсон, дайчсан гэсэн үг. Ийхүү малын бэлчих бэлчээр хүний амьдрах орчныг эрх мэдэл буруу шийдвэр үгүй хийсээр. Ийшээ гаруул арай гайг. Ийшээ бол явах гэж байна. Ийшээ бол байхгүй. Эний тул дагаж өгөх болохгүй. Карьерийн нөхрөөрөө орж байгаа. Байгалийн шороо тоосоос авахгүй л одоо энэ мал үлдрээд хэцүү болчихлоо шүү дээ. Бенз нэг бол доош утсан кала тавиад хөө та нар гол молоо тавиаж одоо өхөр уух юмгүй бол хай хүй гэж үежэл тавиулж биш дээ голоо. Тэгэхгүй цаанаас ирсэн голын одоо ингээ хашаа боочдөг. Одоо ингээд орсоод одоо энэ голт ингээ ороод ирэнгүүт тэр машин явуулгыг тэнд сүнхлэглээд томлоод ухацсан байна. Хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө төлөө усыг эргүүлж хөрсийг сэндичиж байхад ирээдүйхээ төлөө газраа булаалгалгүйгээр цэцэрганы мод эмийн ургамал тарьж аж ахуй эрхэлж байгаа иргэн ч бас энэ бүст бий. Гол дагуу ингээ гайгүй юм тариад байгаль дэлхийг хамгаалъя гэсэн маягт одоо ингээд юу яасан ч харин одоо ингээ энэ карьерууд нь одоо ингээ ард ухаад ингээ ороод ирлээ. Энэ карьерууд одоо ерөнхийдөө би бас хаа юу энэ ч одоо юу болж байна. Энэ ч одоо энэс ийш гэсэн чи манайх хуулиараас зураг нь ингээ орцсон. Бараг энэ хашаагийн чинь тулгаж бараг ухна гэж ярьцгаасан. Би бас тэмцэж үзчихсэн. Би бас сайхан хүүгээ өдөр энэ өнцөд ухаал бас усан жэвэлээд алдчихжил байлаа. Одоо байвал 9 дугаар 9 настай хүүхэд байх юм тий. Тэгээ би тэрний төлөө өдөр би тэмцэж өдөр юу яасан шүү дээ. Тэгээ эндтэй чинь би үгүүдээ та нар ингэж ухах юм бол хамгаалт хийгээд бас одоо жишээ нь та нар энэ хойд руу тонгоогоод үзээрэй. Та нар одоо ингэ явахдаа тонгоогоод. Доош 10 м гүнзгий устай л гэж бодчих л та. Тэгээд малч хүн ч ер нь хэцүүхэн л болно. Энэ одоо болдог бол одоо энэ 20 зогсоочмоороо санагдаад байгаа юм. Яг карьер ингээд ухаж байгаа нөхцөлд бол бид нар тэмцээд ямар ч нэмэр байхгүй. Өдөр бол бараг зүгээр чамайг зүгээр гэртээ чинь дээрээ аячих шүү, гэртээ аячих шүү мэрэн шүү дээ. Тэрнтэй бол ард түмэн тэмцээд нэмэр байхгүй. Ягаад тэгэхээр энэ өөрөөсөө яг үнэндээ бол цаана энэ төр засгийн засаг барьж байгаа хүмүүс ч өөрөөсөө л энэ эрхийг өгж байгаа шүү цаана. Шинэ энэ зам тавьж байна л да одоо. Тэгээ одоо энэ замыг бас тавьчихвал бас тэр шороо тоосно гайгүй болчихвол л гэж л үнэхээр зам тавигдчихж байгаа да удахгүй сайхан болно гэж л өөдрөг одоо ингээл чимээгүүд хичээл явж байгаа шүү дээ. 13 дугаар хороо бол багийн статустай шүү дээ. Зайлвал энэний эсрэг дуугараад ямар ч үр дүнд хүрэхгүй болчиход байгаа. Өнөөдөр хаан уул дүүрэхэд хавар бид эднийг хаалаа шүү дээ. Хаагаад нэг сар гараа хаагаад зогсоосон бас амжилтанд хүрснөө хүрсэн. Тэгэл нийт дээрээс нь удирдлагаас нь ирээд энийгээ тавиулаач болооч гэдэг шаардлага тавихлаад хүч хүрхээ байж байгаа. Сэтгэл их өөйг байлаа л да нэг сар зогссон ч гэсэн тоос шороо багтай
Угуудаа нэг астахаа хувцас өмсөө явсан ч тоосон шараана арай баганд ирээд байсан. Одоо бол хэрэггүй болсон шүү дээ. Одоо дөрөөсөө бараг ингээд энэ ажлын хувцастай ингээд ингэсгээл явж ивэл одоо болох гэдэг шүү дээ. Эднүүс ягаад зогссон гэвэл бүгд асуудалтай болоод зогсож байгаа. Янз бүрийн бичиг баримтны зөрчилтөө, янз бүрийн асуудалтай болоод энэ компаниудыг биднээс зогсоож чадсан. Одоо тэр зөрчлүүд нь бол арилаагүй л байгаа шүү дээ. Дахиад зогсоё гэвэл асуудалгүй зогсоож болно. Тэгвэл энэ чинь яг дээрээс нь л яг нээхгүй бол энэ их хэмжээний нэг бүтээн байгуулалт чинь зогсох гээд байна. Энэ их бүх ажилтнууд чинь зогсох гээд байна гэдэг хүсэл тавигдаад дээрээс л орж ирээд байгаа байхгүй. Нийслэлээс дээрээс нь бүр засгийн газрын хүрээнээс хүртэл орж ирж байгаа. Үлзийт бол нэг 3500 орчим иргэнтэй. Био бол манайхаас илүү бараг 6-7000 орчим үнэтэй байгаа. Тэгэл эн чинь 10 бараг 20,000 хүний ирэх ашиг шууд утгаараа зөрчигдөл явчихж байгаа. Тэгэд энд нөгөө нэг сайхан үндсэн хуулийн заасан хүн аим сайхан амьдрах хэрэгтэй, эрүүл орчинд байх хэрэгтэй гэдэг асуудал бол үндсэн бүрэн утгаараа зөрчигдчихсэн л явж байгаа. Нөгөө үндсэн хууль бол байхгүй болсон шүү дээ. Хан мөрөгдөг нь бол эхнээс л амсчаал хан мөргөл зогсоод. Тэгэхдээ өөрчлөх ёстой гэвэл өөрчлөх ёстой. Энийг бол жоохон өөрчилчих л ёстой. Түүнээс биднээс хаана мөрөгж ийнгээд няцаа зогсоод байвал үр дүнд хүрэхгүй шүү дээ. Иргэдийн оролцооны шин соёлыг нийгэмд хэвшүүлэхийн тулд төр өөрөө иргэдэд үйлчилж сурах шаардлагатай. Төр байгаа байдалд зогц гэж иргэдээ хаялгүй асуудлыг ямар нэг арга замаар шийдэх шийдлийг гаргах ёстой. Энэ бол төрийн үүрэг. Манайх нийслэлийн хот төлөвлөлтийн 2030 он хүртэлх хэдийн төлөвт хамрагдсан яв. Тэрнийхээ өрөөнд үлзийт био чиглэсэн бол нийслэлийн хэмжээгээр хамгийн их газар олох нутаг нь хаан улд үүрэг. Хаан улд дээр хамгийн их газар олох нутаг нь 13 дугаар хороо үлзийт биогийн бүс нутаг болчихж байгаа байхгүй юу. Энэ дээр ерөөсөө бусад дүүргүүдээс бүр харьцангуй их хэмжээний газар олгож явагдах юм. Боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр цаасан дээр бол яг амьдрал дээр үнэхээр газар дээр энэ их ийм өнгөцсөн нөхөн донд ирээд хүн буугаад амьдрах уу гэвэл бас эрсдэлтэй л байна. Карьеруудыг яаж тэрнтэй уялдуулах вэ гэдэг аюул толгорно. Энийг одоо яаж зохицуулах нь би бол хэлж мэдэхгүй байна. Нэгэнт төр засаг дээгүүрээ нийслэлийн удирдлагууд хот төлөвлөлтийн төлөвлөлт хийж байгаа юм чи энийг бас харж байгаа байл гэж бодож шүү дээ. Тэгээ бид нар энэ нутгийн болго энэ дээр харамсдаг байхгүй. Амар харамсдаг. Тэгэхээр энийг бол ийм байдалтай бид нар одоо ингээд хараад чимэг байгаад ёстой болохгүй. Та хардаа сайхан туулын голгээ та тэрэлж явдаг тий. Тэр чинь энэгээр явж л нь шүү дээ. Тэрэлжийн гол. Тэгээд тэрэлжийн гол чинь ингээд замаас ингээд туул болоод ирлээ. Одоо алтан болог явлаа. Ийш яваа заамар болоо орхон туултаа нийлээ. Цааш яваа цэлэг мөрөнтэй нийллээ. Энэ шин наанаас нь бид нар юу яаж бодрол яаж явуулж байна болохгүй шүү дээ. Ингэж ухаж болохгүй. Ухдаг гадар нь тустай байсан шүү дээ. Тэрийг ухаад авахгүй яасан. Өшөө жоохон зайтай авахгүй яасан. Эхлээд байгалаас үтгэхэд дараад нь яналчаад Монголоо сайхан хүн болгоно гэж байхгүй. Эхлээд байгалаа хамгаалаад арай алсаас нь юм уу арай өөр одоо маягаар амтэрмаар байна шүү дээ. Зуны дэлгэр цагт хүүхдээ салхилуулж, эрүүл боожуулах орчинг нь бүрдүүлэхийн оронд улс орныхоо бүтээн байгуулалтын төлөө эрүүл мэндэ золиослон твч гэж тэдэнд хэлж болно гэж юу. Ийхүү эд барилгын ажлын үеэр иргэдээс бухимдахгүй байхыг дарганаар хүсэж байсан. Гэхдээ тэд өөрсдөө ийм нөхцөлд нэг ч өдөр амьдарч үзээгүй бодох хэрэгтэй. Одоо тэр олборлох зөвшөөрөл олгоод тэр лиценз зөвшөөрөлтөөр очиод ингээд тэр үйл ажиллагаагаа явуулж ивэл тэр хүн бол хууль зөрчөөгүй. Тэгэхээр хэн хууль зөрчөөд юм гэхээр тэр зөрчиж байгаа тэр олборлолт хийж байгаа тэр компани чинь биш. Тэр зөвшөөрлийг олгосон албан тушаалтан чинь аахгүй юу? Хууль зөрчиж байгаа. Уг нь хүний эрхийн зөрчлийг бол хэвтэй буюу иргэн иргэний хоорондын харилцаанд бол их авч үзтдэггүй. Энэ бол төрийн байгууллага албан тушаалтан нэг талаас нөгөө талаас иргэн буюу босон харилцаанд авч үздэг ойлголт л та. Мөнгө овоолсон энэ хөрс энд байгаа иргэдийн амь наснаас ирээдүгээс үнэтэй зүйл биш. Үүнийг энд амьдарч байгаа иргэд орон нутгийн засаг захиргааныхан мэдэж байгаа учраас цөхрөлтгүй ганц нэгээрээ чулуу тэмцсээр байна. Тэд баггүй амжилтанд хүрсэн нь эмх замраагүй хаа сайгүй явдаг байсан карьерийн том оврын машинуудыг нэгдсэн нэг замтай болгосон явдал юм. Одоо илбэгдэж зөвлөхөөс иргэд мэднэ гэсэн. Тэгэхээр одоо тэр юмыг одоо яг хэрэгжүүлнэ гэсэн бид одоо тэгвэл мэддэг болноо. Бид энэ шороогоо өгөхгүй юу гэдгээ иргэд бид жоохон гадаар л мэдээ. Их том газар мэдэхгүй шүү дээ. Иргэд зүгээр нэг сууж байгаа тосхон оршин сууж байгаа газараа л мэдээ. Энэ хаяанаас ухалмуургүй шүү дээ. Жоохон зайтай хуцлаа гэдгийг иргэд бид өөрсдөө л мэдчих. Тэгэд болоо. Улсаа хөгжүүлж нийгмээ илүү сайхан болгох бодол хүсэл ийхүү эргэн бүрт бий.
Энэ л хүслээрээ нэгдэж бодлогын түвшинд нөлөөлж нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргуулах чадвар итгэл иргэдэд байна. Иргэдийн энэ итгэл оролцоо хүсэл бодлыг сонсож дэмжих нь шууд ардчлалын үнэт зүйлийг буюу эх орныхоо ирээдүйг нандинан хамгаалж байгаа хэрэг юм. Төр иргэдийг оролцоотой байхыг шаардах бус тэдний оролцоог дэмждэг байх нь чухал. Хоосон төмөр хаалга руу иргэд хашгираад байвал тэдний өөрөөсдийн чимээн буцаж тэднийг төлөөлүүлнэ. Төргүй иргэн эргэнгүй төр гэж байдаггүй учраас засаг захиргаа цонхоо үе таалгаа нээх шаардлагатай юм.